Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг хүлээлт өгсөн юм а. Тэгэхээр 14 хоногийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комиссийн захиалгаар Металл Гүүр компани 15 сая төгрөгийн өртгөөр налуу замыг хийсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа тэрэгцтэй иргэд ордог олон улсын стандартын ийм шаттай болох асуудлыг тавьсан. Мянган баяр дарга бол энийг амласан. Гэтэ энэ чинь бас төсвийн байгууллагуудад тийм амар ажил огт биш. Бас мөнгөтэй, зурагтай. Гэхдээ энэ шат бол зөвхөн энд байгаа төрийн байгууллагад иргэд орж гарахаас гадна энэ жишг бол бүх яам тамгын газарт хэрэгжих ёстой гэж үзэж байгаа. Одоо захиргааталтын үед барьсан байшин барилгууд, ерөн сүүлийн үед барьж байгаа байшин барилгууд бол үнэхээр манай хүн амын нэг хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй ард иргэдийг боталцалгүй тийм үлдээсэн байдаг. Энэ бол хэрхэд байж болшгүй зүйл байхгүй юу? Ялангуяа энэ манай татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан энэ дотор байгаа төр засгийн байгууллагуудын үйлчлэгээ үзүүлдэг энэ байгууллагууд энэ ард иргэдэд хамгийн түрүүнд анхаарах ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 150 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаа гэсэн судалгаа байдаг. 2 сая 700 мянган иргэний дунд 150 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа нь олон улсын түвшинд байдгаас хамаагүй илүү болсон гэдэг судалгаач мөн гаргажээ. 2009 онд энэ дид бүтцийн стандарт гэж гарсан. Тэгээд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан ийм орц гарц хийх нь хамгийн чухал байгаа. Өнөөдөр яг ийм томглолттой ийм барилга байсан бол нэг тийм ч олон биш байна л да. Тэгээ энэ хүний эрхийн үндэсний комисс байдаг энэ их том байшинда хүмүүсийг орж гарах энэ нийтлэг зориулагдсан ийм зам юм байна. Тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн донд оруулах тэднийг бусдад адилхан адил тэгш харилцах боломжоор хангахад маш чухал үүрэгтэй зүйл бол энэхүү налуу зам байгаамаа. Тэгэхээр цаашдаа төрийн байгууллага гэлтгүй худалдаа үйлчлэгээний байгууллагууд, бизнесийн байгууллагууд томоохон объектыг барьж байгуулахдаа энэхүү налуу замыг заавал шийдэж өгөх шаардлагатай байгаамаа. За хүний эрхийн үндэсний комисс оны эхэнд бүх яам албан газруудад шаардлага хүргүүлсэн байгаа. Гэтэ ер нь энийг бол цаашид бас сайтар ойлгуулж ухамсарлуулах, сурталчлах ийм ажил бас их тутмаг байна л да.